За бүгдээрээ сайн байцгааж байна уу? Энэ өдрийн сайхан мэндийг өргөн дэвшүүлж байна. За өнөөдөр олон даяарт манай алшаад удалгүй явагдаж байгаа хос 1024 бүхийн барилдаанд удалгүй явагдахаар бэлхэн болоод байж байгаа. Тэгээд эл газар орон бүх улсын өнцөг болон чанартлаад улс алгаалсан газар орноос тэгвэл шалгуур бүхийг яаж барилдах уу? Тэгвэл шалгуур бүхийн шуудаг үгээ үед бид энэ бүсээр гэж оруулж барилдаг гэдэг. Энийг яаж уйх вэ? Тэгвэл суугаагаар ингээд баруун өвдгөө сөхрөөд эхэлдэг иймэрхүү барилдааны дүрмтэй учраас сууж байгаад эхлэх үед мэх мэрэгжил хийж болох хэсэх гэх мэт тийм нэг 4-5 асуудал дээр их төлөвлөж байгаа. Ингээд энэ сувгаар дамжиж байгаад олон даяардаар өнөөдөр манай алшаагийн нэрт бөгчин цагаан барас сургаалын багшаа ингээд суржима энэ хоёр шаван дагуулад олонд шалгуур бүхийг яаж эхлэх уу, яаж барилдах уу гэд дөглөн төдөр та надад ойлгуулахаар чирмэж байгаа. За одоо ерөнхийдөө манай шалгуур яг л бидний тэр шуудаг өмдөө ярьж байгаа. Тэгвэл шалгуур одоо хүн бүхэнд байх үгүй учраас ерөнхийдөө Монгол төрөлгийн бүсээр оруулж барилдаг. Манай шалгуур бүх анхандаа бол чолуур бүх гэж ярьдаг. Тэгвэл таван хошуу маглыг гаршуулах үед чолуур чухал үйлдэл үзүүлсэн. Ингээд манай ерөнхийдөө шалгуур бүхийн одоо урд халуур нь бол чолуур бүх. Чолуур бүх бол биеийг холгодог иймэрхүү бас нэг дутагдaltaй талтай учраас алхамаар бид шалгуурын шатанд хурж ирсэн. За өнөөдөр манай цагаан барсын барьж байгаа энэ байж байгаа. Тэгээд ерөнхийдөө хүн бүхэн шалгуураа авч явдаггүй учраас тэгээд Монгол төрөлгийн бүсийг оруулдаг. Тэгээд өнөөдөр энэ шалгуур бүхийг уйх энэ бүсийн талаар дөглөн танилцуулъя. Ерөнхийдөө том биеттэй ийм хүмүүст ерөнхийдөө 5 метр урт байсаар болчихно. Тэгээд жижиг шиг биеттэй хүмүүст ерөнхийдөө 4 метр урттай. Өнгийн талд харыг цээрлэн бусад өнгөөр бүгдийг уйж болно. Ерөнхийдөө бас цагаан өнгийг бас заримдаа бас тэгээд бэлгшээгаа тэгээд учир нь доор бидэн уйх учраас цагааныг бас оруулахгүй. Ингээд хар цагаан хоёрыг оруулахгүй. Ийм нэг журшил ёс байдаг. За ингээд бид урдаар энэ уйх арга маягийн талаар та нартай нэг дөглөн таниулцуулъя. За ерөнхийдөө хамгийн нэг амархан арга гэсээр бүсэн болов гээд адилхан нэгэ тэнцүүлээд нэгэ барьчихна. Тэгээд энэ салтааны энэ доогуур энэ бүсэн нэгээд гогцоотой энэ бүсэн ийгэж тэгээд доогуур ийгэж оруулна. Оруулаад өмнө талд нэгээд гогцоо гарах учраас. За ийгээд энэ бол чавчиж аваад ийгээд чавчиж аваад. За энэ бас ийгээд юухийн тулд энэ заавал энэ талын бол ийгээд чавчиж аваад. Тэгээд энэ хэрв энэ сайхан тогтоо ийгд боцоор бас нэгээд эргүүлж авч болдог. За ингэж авсны дараа хоо талдаа ерөнхийдөө яг нурууны энэ дээр нь буу яа. Ихсээр нэг жаахан юу ихсээр нуруугаар унах байдал ариун гардаг. Иймээс хажууд нь. За ингээс ингээд нэг занглаа гарах үедээс жаахан бие холгох байдал гарна. За ингээд хөврөхөө уйчхан тайлах зам. За энэ бид нэг хялуурын ингээд энэс нь ингээд бариад ноцолтно гэсэн үг жаа. За хоёр дахь аргын маягийн талаар за мөн адилхан бүс том шиг биттэй хүнд энэ бол бүслүүрээр нь урдаар тэнцүүлж байж байгаа. За ингээд зангид нь. За энэ. За зангид нь хэрв энэ баталгаатай болгоно гэсээр дээр талаас нь бас нэгээ чавчиж аваад ингээд үнэн энийн бол доор таргууны гэж эргүүлж аваа. Ихсээр ерөнхийдөө энэ дээр задрахгүй юм нэг талтай. За энэ бол энэ дотор талгуур нь зарим нь оруулна, зарим бол гадар талгуур. Ерөнхийдөө дотор талгуур оруул. Дотор талгуур нь оруулаад хамгийн нэг дөглөн бас нэг уй хайргуул. За ингэж чавчиж авлаа. За чавч аваад энэ за ингээд бол хөвөрхий игээ зарим бол их хүч чадалтай нэг сайн нэгэ тодруулах сайн энэ бас ийгэж энэ талд нэг за ингээд уйчихна. За ингэсээр нэг шалгуур бүхийг барих арга. Нөгөө нэг бас нэг арга нь тоймчиж уйх арга. Энэ олон хүмүүс малжих суйлыг ойлгодог улсууд бүр мэднэ.
За ингээд тоймчин. За ерөнхийдөө тоймчгуудаа энийг даан их урт тавьж болохгүй л гэсэн үг. За ингээд тоймч гарах. Одоо энийг бол малжих оронд бүр мэднэ. Ягаад энийг игээд охор шиг үдин гооло одоо барихад бол доошоо игээд сунаад доошоо хөрчихнэ. За ингээд тоймчсон. За ингээд татлаа. За ингээд энэ таны бас адилхан. За одоо би дахиад нэг яри. За ингээд тоймчин. За тоймч гарах байж байгаа. За энэ нэг хөвөрхөө. Одоо хэрэг чангарцаар чадал их штэ хүмүүс барилддаг усууд. За ингээд сайхан нэгэ тоймчод. Уучлаа. За ингээд эндээс нь одоо барилдана. За өнөөдөр бол 3 дөг аргыг бол танилцууллаа. Нийт бол манай шалуур өрхийн уян харгад бол 8 зүйлийн уян харга байдаг. За энийг тэгвэл одоо барьцын талд манай шалуур өрхийн бол уламжилт ёсон дээр 2 морь дал шорооддог. Иймд 3 журмтай байсан. Одоо алшаад ирээд бол бидний хуучин уламжилт энэ шалуур өрхийн суурин дээр шинжилсэн шинэ маягийн алшаа маягийн шалуур өрх бий болсон байж байгаа. Өнөөдрийн бидний барилдан энэ удаа найрд барилдан нэгж байгаа шалуур өрх бол шинжилсэн алшаа маягийн шалуур өрх. Тэгвэл алшаа маягийн шалуур өрх нь юунаа өмнө барьцын тал дээр 2 зүйлийн барих арга байдаг. Юунаа өмнө энэ бол задгай барьц. Шүүд тэгээд шуудгал энэ бүснээс нэгж барих байгаа. Энэ задгай гарын налгаад за ига дээш хандуулаад ига задгай гэж барих. За бас нэг нь бол бүтүү барьц. Бүтүү барьц гэсээр ерөнхийдөө доор гар доогор ингэж оруулаад за ингээд дараад игээд байна. Ингэсээс бол амархан мөлтөрхгүй. Тэгвэл бидний ашаа шалуур өрхийг ялж яргадах баримжаа нь юу юм? Өөрөөр хэлбэл колын улаас бусад биеийн аль нэг хэсгээр газар шороочсоор л одоо өөстрөө бодно. Бас нэг одоо хамгийн чухал зүйл бол гар алдарсаар за бас өөстрөө бодно. Иймээс бол гар тавьж болохгүй л гэсэн үг. Хэрв бол бид хоёрын жин чадал тэнхээ учиргаа их зөрөө гарахгүй бол ерөнхийдөө бас битүү барьц нь хамгийн бол ашигтай. Задгай барьц бол одоо нэг том чадалтай хүн болоод нэг чадалгүй 2 хүн таарсаар юу болох юм? Алдарцсан. Алдарлаа бидний уралдаан дуусна л гэсэн үг. Ийм учраас бидний барьцын талд нэг бол бүтүү барьц, нэг бол задгай барьц. Ерөнхийдөө бүтүү барьцыг сонгодог хүмүүс арин байдаг. За тэгвэл барьцын талд бол ийм байж байгаа. Залгаад бол бид барилдааны талгаа оръё. За та хоёрыгээд баруун өвдгөн бол сөхөрнө. Бид бол тэмээ мал юу одоо унах үед бол бүр баруун игээ талаас нь зөв талаас нь гэж ундаг учраас ердөө бол баруун өвдгөн болоо гэж. Тэгвэл энэ дотор бас их чухал юм байж байгаа. 2 хүнээ энэ хүзүүгийн заавал нэгэндээ сайхан тулгаж байх хэрэгтэй. Энэ бол коннекшн талд. Заавал бол мөрийн бол сайхан дарна. Юунаа учраас мөрийн сайхан дарна гэсэн учраас бол бид бол эргэтгч. Нэг нь хэрэг нэг сохонд өмнө хагас сохонд босох үед бол мэрэгдийн талаар бол ашигтай байрыг эзэлнэ гэсэн үг. Тэгвэл баруун өвдөг сөхөрнө. Сөхрөх үедээ чи хөлөөн даан хоошоо тавил биеэ авч даахгүй даан өмнөшөө байсаар хүн чамайг игээд элэгдээд хоошоо дарах байдал гарна. Иймээс бол өөрийн хамгийн ашигтай энэ байраар болов агад байх хэрэгтэй. Тэгвэл манай шалуур бөх бол бас нэг үндсэн ёс нь юу юм? Бид эклигээд канагчаас дохоох үед заавал мек хийх үед бол өвдөх газараас бол кондерингэт бол мек мэрэгжил хийж болно гэсэн. Одоо манай Няднангийн барилдаанаас үзвэл Шилэнгол аймгийн маш харингүй хоёулаа нэгэд босоод сая мек мэрэгжил рүү орж байгаа. Тэгвэл манай шалуур бөх бол суугаагаар нь бидний мек мэрэгжил рүү олно гэсэн үг. Хэн бошуу шаламгай төргөн гэсэн их чухал байж байгаа. За бид энэ хоёр бөгшнө бидний бол ашаад ерөнхийдөө нэг өхрийн шилдлэг гэж байхгүй. Шилдлэг нэгэд толгоорон гөжөөд нэгэд босох хэн урдаар босч чадсаар тэгвэл энэ шилдлэгийн үед энэ гарын нэг чухал чанар байж байгаа. Хэрэг одоо манай цагаан бар за энэ хүний игэж шилдэнэ гэсээр яах юм? За энэ талын юуг юм болов иг дардаг байхгүй юу? Хөвдөг. Өөрөөр хэлбэл энэ колин бол босхгүй гэсэн үг. Тэгвэл энэ талын гар
Тэгээ болов тийш өргөдөг байж байгаа. Одоо бид энэ шилдлэг гэсэн суугаа шилдлэг гэсэн мехийг нэг хий. Одоо суугаагаар нь зарим хүн асууж байгаа. Болно уу юу гэсэн. Эхэл. За энэ бол өөрөө хөл нөгөө этгээд босож завдааг байгаар цагаан бар болоо шүү тэгээд зөв толгойг шилдэтсэн байж байгаа. Иймээс бол биднээ мэх мэрэгжил бол болсон дараа сая хийх бишээ суугаагаар бол бас арим мэрэгжил хийж байна. За хоёр дахь суугаагаар хийдэг мэрэгжил. Энэ талд бол манай энэ шалуурхи бол яна элэгдэн нэгж байна. Элэгдэн нэгсэн мэх мэрэгжлийн хамгийн гол суурь нь юу юм? Энийг бол үгээд сайн нэгж хашаад нөгөөх нэг биелүүгэн хумж авч ирнэ гэсэн үг. Эхэл. За. Хүн мөнч нөгөө этгээд босхоос өмнө за шүүдэгэ хоош нь болоо гээд. Тэр бол гарын хүч ихийг чухал гэсэн юм. Тэр хүний чинь босхгүйгээр игээ дарж яж байгаа. Тэгээд биелгэн авч ирээд чэжээрээ нүрээ. За энэ элэгдэх. За ерөнхийдөө энэ шилдлэг дотор бол одоо зүүн талаар шилдэх нэ баруун талаар шилдэх юм бас байж байгаа. Ерөнхийдөө бидний энэ шилдлийн талд одоо суугаа шилдлэг, зогсоо шилдлэг. Зогсоо шилдлэг гэсээр хоёулаа нь одоо байрж байгаа юм сайн мэх мэрэгдийн талд адил байж байгаа. Гэвч бол энэ хоёр хүн бол хоошоо бүрийг тэнийгээд бүрийгээд теннис юм байдал дор. Бүрийгээд одоо хин одоо татаж авч хүчрэхгүй юм байдал дор. За энэ хөлөн бол зарим бол хоошоо нэг өмнөшөө нэг алхангүй энэ хөлөн хоошоо юухад эргэлээ. За энэ хүзүү заавал энийг дагах хэрэгтэй гэсэн. Дагаад шилдэж унгаа. Энэ бол зогсоо шилдэг байж байгаа. Бидний шалуурхи хамгийн нэг үндсэн зүйл бол юугийг бол харуулж байна. Энэ гарын болоо энэ нөгөө этгээд залж жолоодох. Энэ бол хамгийн чухал. За би нэг мэрэгжил хийн. Хоёулаа болоо бүр игээ тонгоцсон байгаа үед хэнлэгаан татаж авд дийлэхгүй. Энэ үед яах юм? Арга байна гэсэн үг. Боошоо ингээд суу. Энэ гарын ингээд за энэ гарын болоо иймэрхүү чоожсон байдаг. Иймээс үл энэ их чухал байдаг. Энэ тэгээд бол мэх мэрэгжил хийхэд бас л энэ шуудганы барьцыг чухал. За би үзье. Энэ хүнээ биеийн хөндөөсөө бид ягж юу хнэ хамаг төр бол манай хийгс гэж байгаа. Хийгс гэж юугийг хэлж явах юм. Бид энийг нэгэ чүүжи. Нэг талын өргөөгөө гаргах үед энэ баг энэ юун дээр нэг ташаан дээр ганцгалчихна гэсэн үг. Энэ цагт бол энд гагцхан хөлөөлж байгаа. За энийг цохно уу? Хутгно уу? Дээшаа нэг одоо хийгс тонгорно уу? Өөрөөр хэлбэл энэ чухал гэсэн үг гэж байгаа. Гэвч энэ рүү ороход бүр чадaltaй ус нэг юу хэ. За сая миний хийсэн арга доошоо нэгж байгаа гарын. За тэгээд шалуур бүхэн алхаа бүр ийм байж байгаа. Энэ барьцны тал дээр энэ шуудганы барьцаа гэж бид энийг залах энэ их чухал байдаг. Одоо манай бөхчүүд ерөнхийдөө нэг дээр за бас нэг юмыг асууж яасан. За хэлээ өгчих. За бид хоёр ингэж байж. Тэгвэл нэг талын одоо ингээд толгой зөрүүлээд барьж байгаа. Гэвч бид толгойг энэ талд гаргаж болно уу юу? За болно. Гэвч нөгөө этгээд нүүр хамрыг хэсэ гэсэн үг. Бид бол за энэ чи яг мэх рүү орж яаж байгаа. Юу Тэ. Эсвэл яг энэ дээр сүүжин дээр дүүжүүлсээр чи одоо хутгаа хийн үү юу хийя болно гэсэн. Тиймээс нь барьцны чухал чанар. Нөгөө этгээд яаж жолоодох уу гэдэг юм байж байгаа. Энэ хөнгөн биетэй хүн болоод хүн биетэй хүн хоёр барилдах үед хөнгөн биетэй хүн яаж өөрөө нь бол хамгаалт одоо биеийн хамгаалт хийх үү? Яаж нөгөө этгээд одоо өргөх юм уу? Чамайг одоо шууд дүүрдээд хаях юм. Энийг яаж юух уу гэдэг. За энэ ихсаар ерөнхийдөө за энэ бол нөгөө нэг талаар биеийг хамгаалж байна гэсэн үг. Хамгаалахын дагуу бууж ирэх ташрамд бол маш орой мэх хийж болно. За өөрөө та хоёр нэг хийгээ үз. За нэг нь өргөх. За өргөлөө. За буу оохоо тавих үе за. Өөрөө хүн гехмөтийн одоо арга байж байгаа. Үүнээс ус жижиг битэй хүн шууд аваашаа гэрцэн дээр шээжин дээр нь очиж суучих шууд игээд. Ерөнхийдөө мэг мэрэгдлийн талд манай Монгол бүхтэй болоо үндсэндээ адил байж байгаа. Барьцын талд болоо жаахан ялгаатай. Ийм учраас өргөн он манай бүхийн багтад манай найрд морлон саатаж ирээд бидний шалуур өрхийн барилдаанд зодог өрхийн барилдаанд оролцох
хүндтэй бөгчүүд минь энэ тухай бас эртээ шиг яхан боловсрол хийгээд дадам гайрж бид найрд орсоор нэг сайн амжилт хүрэх байхаа гэж ойлгож байна. Та бүхэнд баярлалаа.